Улсын 1-р төв эмнэлгийн мэс заслын тасгаас мэдээллийн хөтөлбөр танд үргэлжлэн хүрч байна. За өнөөдөр энд одоо хамгийн бага настай буюу 12 сартай хүүхдэд одоо дунгийн суулгацын анхны бага насны тохиолдлын хагалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ. За өглөө хагалгаа бол 8 цагаас эхэлсэн. За одоо бол яг оёдлын хэсэг бол үргэлжилж байна. За хүүхдийн тухайд бол төрөлхийн сонсголгүй төрсөн. За улмаар хагалгаа ингээд дунгийн суулгацын хагалгаа амжилттай болсноор хүүхэд маань 6 нас хүрэхэд за бусд яг 6 наснуудын адилаар сонсголтой мөн хэл ярианы хөгжилтэй болох боломж бүрдэж байгаа юм. Ерөнхийдөө энэ мэс заслын дараа дуу аваа хэл яриа одоо хэл ярианы хичээлд энэ хүүхэд маань 5 жил суралцсан. Ялангуяа 7 хоногт 2 удаа. Дээр нь одоо сонсголын нарийн мэрэгжлийн эмч дөрөвний хагалгааны бичлэг дээр харагдсан тохиргоо компьютерээр хийгдчихсэн. Тэгээд тэр тохиргоо энтрээ хийгээд ер нь нэг хүүхэд маань 6 настай бол ердийн сургуульд хангалттай сонсголтой хүүхэд хэл ярианы төвшин ч гэсэн ердийн хүүхдэд хүрсэн юм иргэн болж одоо хүмүүжнэ. Дуу чимээг 3000 удаа сонсч ээж жишээл аав гэдэг үгийг 3000 сонсч ээж ааваа гэж хэлдэг. Тэгэхээр нөгөө хагалгаанд орох хүүхэд маань хэдий ч нэл одоо нас нь хойшлох тусам нэгдүгээрт энэ чадвараа алдаад ирдэг. Өөрөөр хэлбэл хэл яриа хөгжих нь бол 6 наснаас хойш хөгждөггүй. Манай улс хамгийн анх 2000 оны 8 дугаар сард 2 болон 6 настай эмэгтэй хүүхдүүдэд дунгийн суулгацын хагалгаа хийсэн түүхтэй. Үүнээс хойш 9 жилийн хугацаанд 120 гаруй хүнд мэс засал хийж хагалгаа хийлгэсэн хүмүүс их бага хэмжээгээр сонсч ярьж чаддаг болжээ. За бид 2009 оноос хойш бол улсын их хурал, эрүүл мэндийн яам маш олон газраар бас хөөцөлдөж яваад ингээд 2 жилийн өмнөөс улс маань бол энэ хүүхэд болон том хүний 19 сая 200 нь улс маань даагаад тухайн өвчтөн маань нэг 8-9 орчим сая төгрөгийг өөрөөсөө гаргаж байгаа. Энээс өмнөх хагалгаа бол өвчтнүүд маань 100% өөрсдөө гаргаж ирсэн учраас бас ялангуяа одоо амьдралын хүнд нөхцөлтэй тийм ээ хүнд байтгаа ер нь дундад төвшний хүмүүс ч гэсэн одоо бараг 20 мянган долларын төлөө хагалгаа хийх бол хэцүү ийм цаг үе байсан. Энэ мэс засал нь нарийн төвхтөө хагалгааны тоонд ордог. Нэг удаа дунгийн суулгацыг чихний арын хэсгийн арьсанд суулгаснаар энэхүү суулгац нь чихний дунгийн мэдрэлийн ширхгүүдийг цахилгаан дохиогоор шууд өдөөж улмаар дохиог тархинд дамжуулж дохио наваа болж мэдрэгддэг байна. Гэтэл сонсголын асуудалтай байгаа хүүхдийнхээ бэрхшээлийг гэр бүл нь хүлээн зөвшөөрдөггүй, чих нь гадаад байдлаараа эрүүл байвал тоодоггүй зэрэг нь хүүхдийн сонсголын бэрхшээл лавшрахад хүргэж байгаа юм.